За яваач та бүхэндээ өглөө өдрөөрөө болон шөнө мэдээ хүргье. Тэгээд өнөөдөр болохоор энэ Migos гээд Атлантаас гаралтай хамтлагийн Take Off гээд энэ 94 оны 6 сарын 18-нд яг өчигдөр төрсөн өдөр нь болоод өнгөрсөн энэ рэперийн дуусан одоо юу гэдгийг хэсгүүдээс нь дууны хэсгүүдээс нь ингээд төвөрлээд тэгээд нэг compilation болгоод ингээд видео хийгэр болсон юм а. Тэгээд энэ Take Off болохоор миний хувьд бол одоо юу гэдгийг энэ гураасаа надад бол хамгийн их таалагддаг одоо юу гэдэг үерхэлтэй өмж үлдсэн гэх юм уу те тэр mumble rap-ийн тэр flow стил хിവэрэ байгаа. Тэгээд тэрийг айгүй гоё юм бүдүү холоотой мөртлөө юм зөв хэмнэлттэй юм өрмөц хэмнэлтэйгээр үгэлдэг үгээ дутуу хилдэг ч гэх юм уу те нэг тийм хэмлэлээр үгэлдэг тийм рэпер байгаа. Тэгээд энэ одоо энэ видеод болохоор дөрвөн юм өөр дуун дээр Take Off-ийн орсон бадгууд одоо юм фичер ч юм уу те verse-үүдийг ингээд тастаж аваад хийгээд орчуулъя гэж бодсон. Яг миний хувьд айгүй гоё гэж санагдсан хэсгүүдийн дуунуудаас оруулаад ингээд бэлдсэн байгаа. За тэгээ эхний дуу болохоор энэ Take Off болон Tigrizzy энэ хоёрын дуусан We The Ones гэдэг дууны Take Off хэсгийг одоо бүгдээрээ сонсоод шууд орчуулад явчаа. Ah shit, I'm on that drink again. Drink. We the one they talking about. We the one. We the one. We the one they talking about. We the one. We the one they talking about. Knock your brains out your head, you keep talking loud. We gon' bring them choppers out. Dracos in them 100 rounds. Hashtag man down. Yeah, you poppin', but be quiet when the gang round. Pussy nigga poppin', but I'm who they wanna be. I been counting dead presidents and they keep hunting me. Double cut me pimp C, pockets down bun me. Alligator Gucci steppin', crocodile Dundee. Quarter key, half a bird's whole keys. From the nothing, I'm with TG and he straight up out the D. Concrete, off the leash, on my dogs we elite. I can get a broken piece, it ain't nothing but a fee. It ain't Halloween, but all I do is trick and get a treat. Try to do a trick off on these hoes and show them your receipts. I know niggas act like bitches in their feelings cause of me. We them niggas that be flexing that them bitches come and see. Real trap nigga, I can say a sign to a beat. I done dressed on my codeine and discontinue cause of me. Like your bitch in New Celine and pay the bag for a tea. We the reason that these niggas arrest hoes in the street. За тэгээ саяны орж ирсэн болохоор Take Off өөрийнхөө дуусан тахилт болон бадаг нь ингээд цогтой орсон байгаа. Тэгээ энэ дууны болохоор аяг би өөрийнхөө видеоныхоо интро дээр тэг хулгайлаад оруулсан байгаа. Бас тийм дуртай дуунд нэг болохоор тэгээ оруулсан юм аа. За тэгээд энэ тахилт бол ерөөсөө амархан ингээд We Don't Want to Talk About гэхээр тэдний яриад байгаа хүмүүс бол тэг бидний юм аа гэсэн утгатай. Тэгээ үргэлжлээд Knock Your Brains Out Your Head You Keep Talking Loud гэхээр ойлгомжтой чи ингээд том яриад байл тэ чиний толгооноос чи тархич юу гэдэг одоо цохиод унгаана байх болгоно гэсэн утгатай. Тэгээд we gonna bring them choppers out, truckers and them 100 round гэхээр ойлгомжтой. Chopper гэдэг чинь нөгөө шүршдэг нөгөө бууштай автомат. Тэгээд trucker гэдэг чинь нөгөө AK47 те энэ тэгээд дотроо 100 сумтай магазинтай. Тэгээд та нарыг бүгдийг буудаж унгаанаа л гэдэг шиг. Hashtag man that yeah popping but be quiet when the gang round гэхээр тэг ойлгомжтой. Hashtag man down гэдэг. Эний үл яг нарийн учрыг мэдэхгүй байна. Гэхдээ зүгээр тэг man down гэхээр энэ хүний буудаал унгаана гэсэн утгатай. Hashtag нь бас яаж чараад байгаа. Тэгээд сүүлийн тэр нь болохоор чи одоо юу гэдэг ингээд биднийг байхгүй бах том яриад байгаа. Тэгээ манай gang ингээд яваад очингууд л нөгөө том яриадсан амчин байхгүй болно. Тэг чимэг болдог гэсэн утгатай. Тийм юу яваад эхний тахилтны яваа тэгээд дуусч байгаа маа. За тэгээд дараагийнх нь болохоор юу н орж ирнэ. Бүтэн бадаг нь орж ирнэ. За тэгээд эхний хоёр мөр нь болохоор Pussy Nigga Pop амда хүрээ муу I became the president keep on me гэхээр энэ худлаа станаар popping гэхээр ч одоо гинт гарч ирээтэй ингээд алдарт хүрээд хүмүүсийн анхаарлагддаг. Гэхдээ тэд нар бол үндэ намайг тэгээд дуурайгаад одоо над чиг байхыг хүсдэгэ гэсэн ихний үн хоёр дахь мөр нь болохоор би энэ өгсөн ерөнхийлөгч гэдэг нь одоо dead president гэдэг нь одоо 100-ын дэвшгэр 50-ын дэвшгэр дээр дандаа Америкийн нөгөө ерөнхийлөгчний зураг байдаг. Тэгээ бүгдээр өгсөн болохоор бас тийм утгатай би тэднийг тоолдог. Тэгээд энэ юунуудын өгсөн ерөнхийлөгч намайг одоо хоон тэгээд байна гэдэг ч одоо хойноос дагаж сүнсэн нь одоо айлах ч юм уу одоо дагах ч юм уу те одоо ингээд юм бас нэг тийм утгатай. Тэгээ үргэлжлээ double cup me Pepsi Pakistan
Bun B гэхээр double cup ч нөгөө хоёр давхар аяг. Pimp C Bun B гэдэг нь болохоор UJK гэдэг энэ дээр үе алдартай хип хоп группийн хоёр member тэгээд энэ хоёрыг дундаа оруулаад яга Pimp C эхлээд double cup оруулсан гэхээр Lil Wayne өөрийнхөө ярилцлага дээр анх хэлэхдээ double cup ингэж барьж авд уудаг энэ стилийг анх Pimp C гаргасан гэж тэг хэлсэн юм байлаа. Тийм болохоор дундаа reference-ийг л оруулсан юм шиг байгаа. Тэгээ Pockets Dayan Bambi гэхээр Bambi болохоор ягаад Pockets ингээд Dayan Bambi гэдэг ингээд оруулсан гэж ингээд харсан чинь яа нөгөө тийм дуул байдаг юм байлаа. Эдрийг өөрөөх нь Pocket Full Rocks гэдэг. Тэгээд яг нэгсэндээ цаад утганд миний хармаанд дүүрэн одоо drug мөнгө одоо юу гэдэг бүх юм байна гэсэн утгатай. Тэгээ үргэлжлээ Alligator Gucci Step in Crocodile Dundee гэхээр нөгөө материал сервисийн Gucci-гийн гуталтай step хийж байна одоо алхаж байна. Тэгээ Crocodile Dundee гэдэг чинь нөгөө материал Dundee гэх кино гэдэг тэрнийг бас reference хийгээл Bun B Dundee гэдгийг хоёрыг тэ сүүл холбоол ингээл өгүүлжлээ байна л та. Тэгээ дараагийнх нь Koroki Have a Bourse or Keys. Тэгэхээр key гэдэг чинь нөгөө кило тэ 1 кг одоо кокаин юу ч гэдэг. Тэрний quarter гэхээр чинь 4-ийн 1-ийг 250 г. Тэ half a bird гэхээр чинь одоо нөгөө bird чинь бас 1 кг тэрнийх нь хагас нь гэхээр 500 г тэ. Soul keys гэхээр нь одоо юу килограммаар бүгдийн зарцсан гэдэг юм яа. Тэгээ үргэлжлээд from North I'm with TG and he straight up out of D гэхээр яг энэ хин Атланта энэ Мигос ч өөрсдөө болохоор Атлантагийн нөгөө North Side-аас гаралтаа тэрээр алдаад TG гэдэг нь болохоор одоо энэ цуг дуусан энэ T Grizzly гэдэг энэ rapper хэлээд байгаа юм байна. Тэг straight out of D гэхээр D нь болохоор stand for Detroit гэж орж байгаа юм байлаа. Тэгээд энэ T Grizzly нь болохоор Detroit хотоос гаралтай юм rapper юм байлаа. Тэгээ үргэлжлээ John Creek of the Leash of my dogs with elite гэхээр John Creek гэдэг нь болохоор Атлантад байдаг тийм баячуудад амьдардаг neighborhood-ийг л John Creek гэдэг юм байлаа. Тэгээд яг энэ дээр болохоор мань хүмд амьдардаг газар of the leash гэхээр нэг уянасаа суларсан oh my dogs will lead гэхээр миний бүх хамууд бид нар бүгдээрээ элитүүтэй. Тэгээ үргэлжлээ I can get in broken piece it and not but a fee гэхээр би энэ чиний өгсөн кило одоо юу гэдэг хий энэ чинь жижиг хуваагаад ингэж чаднаа. Гэхдээ би чамаас фи авнаа гэсэн утгатай юм уу яваад дуусчих юм байлаа. За тэгээ энэний дараа болохоор Ирэн Halloween but all I do is trick and get a treat гэхээр энэний тайлбар суултах нь юу юм бэ лээ? Энэ Halloween бол биш ээ. Гэхдээ Halloween ч нөө trick or treat гэх хүүхдүүд нөө чихэр бичээ аваад сав барьц яваад байдсан шүү дээ. Тэгээ тийм утгатай. Гэхдээ энэ дээр орж байгаа нь тэр эмхтэн үнийг одоо хуураад гэх юм уу те одоо юу гэдэг ингэж яан готлаа тэгээд get a treat гэхээр мань яг нэгсэн панаалдаал хүүхэнтэй те унтаж хөвтэй секси нэлс утгатай тийм давхар юм яваад байгаа юм байлаа. Тэгээ үргэлээ all you do is trick out these hoes and show them your receipt гэхээр чиний бүх хийдэг юм чинь энэ hoes одоо энэ хүүхнүүдийг тэ хулигтаа тэгээд эднэрт өөрийнхөө receipt-ийг үзүүлнэ гэж байгаа. Маш энэний бас цаад яг давхар даалт утган сайн мэдгүй зүгээр ингэ шүү махслаа орчуулахад тийм утгатай байгаа даа. Тэгээд дараагийн мөрөлгөө анаа нэгээс агла bitches in the feeling cause of me гэхээр ойлгомжтой. Энэ нэганууд болохоор энэ хүүхэн шигтэй би чинь юу шиг ингээд хайшлаад яагаад тэгэхээр тэд нэр дандаа энэ feelings гэхээр emotional гэсэн утгатай үг шүү дээ. Emo ч юм уу те. Тэгээ надаас үл эднэр юм босон гэсэн утгатай. Нэгэсэнд одоо атаархаад байгаа юм яагаад байгаа гэсэн те. Давхар тийм юу гэж магадгүй. Тэгээ үргэлжлээ where нэг W flex and let the bitches come and see гэхээр тэг бид нар фото дандаа flex хийж юмаа гайхуулдаг нэг анууд бид нар байна. Тэгээд тэр хүүхдүүдийг come and see тэг бид нар ирээ хараа гэсэн утгатай. Тэгээ real trap нэг I can sell sand to a bitch гэхээр ойлгомжтой. Би бол жинхэнэ trap нэг те би одоо юу гэдгийг би илсийг одоо энэ би чихэрч одоо далаа хэрэгтэй одоо илс барьж чинь нэгсэндээ би ямар ч юмыг ямар ч хүнд ингээд зарж чадах тийм амны фигүртэй ч юм уу те тийм одоо хасл хийдэг хүн гэсэн утгатай юм болгоом байлаа. Тэгээ үргэлжлээд I'm drunk so much codeine it's discontinued because of me гэхээр яг мань хүн зөндөх codeine ингээд уусаар байгаа. Тэгээд take off-ос болоод тэд нэр ингээд зархаа болоод ингээд дуусцсан гэсэн утгатай discontinued гэхээр тэгээ үргэлжлээд bought bitch and new Celine paid it back for a tea гэхээр тэгээ чиний хүүхэн чинь би Celine гэдэг брендийн үнэтэй брендийн цүх авч өгөө. Тэгээд чиний хүүхний чинь шүдийн ингээд би мөнгө зарцуулаад шүдийн янзсан ч юм уу муухай шүдтэй хүүхэн ч байсан ч юм уу. Тэгээс сүүлийн өмнө with the reason that these niggas red holes in the street гэхээр тэгээ одоо юу гэх биднээ суулж тэ нэганууд нь годомжинд байгаа хүүхдүүдийг ингэж arrest хийгээд одоо барьжлаад байна гэдэг одоо гэсэн утгатай орчуулвал тийм яг цаад яг утганд юу гэсэн жүгэ пимпүүд хүүхнүүдээ
тэ пимплж байгаад буцаж бариад одоо авдаг стил нь биднээс суусан ч гэж юм уу юу ч юм. Бас энийг сайн 100% мэдэхгүй байна. За тэгээ ингээ эхнээ дуу одоо ингээ дуусч байгаа. Тэгээд хоёр дахь дуу сонгосон дуу болохоор энэ Take Off өөрийнх нь сая тэр шинээр гаргасан нөгөө цомогтод багтсан Infatuation гэдэг энэ дуу байгаа. Тэгээ одоо бүгд тэр дууг сонсоод орчуулъя. I give you the world more than diamonds and pearls. I show you more love than that double cup and syrup. Picking up the phone when the vision is a blur. No one did I'm dead wrong. No, I gotta call her. Dripping in the fur, got the Bentley we can swerve. And the mansion super big, everything his and her. She don't kick it with the birds and that iced out paddock on the wrist and got her looking like she wanna go and surf. Now from the gate, I ain't blowing out the cake. We been going 8 rounds straight, now we out of shape. Smoking while I contemplate, I'm thinking about the better days. Me and you, we met each other, it would never be the same. The material things, I don't care about the fame. I miss you so much that I went and tatted your name. Let me be your drug, tell me when you feeling pain. And you can be my stripper, baby, no I ain't ashamed. Thinking about when I hit her, no precision, I got aim. Double up, we pulling up and watch the roads all lanes. I need you in my life, I promise that I make it right. And by the end of the night, I bet your mind gon' change. It ain't about the cars, it ain't all about the change. Looking up at the stars, thinking look what I became. Look at me, you wanna range, what you wanna pick your brain. I can get you what you name, but love don't cost a thing. За тэгээ саяны бол Take Off өөрийнх нь дуулдаг бүтэн баатганд тэр чигээр явцсан байгаа. За тэгээ эхний хоёр мөр I give the world more than diamonds and pearls. Show more love than double cup of syrup. Ойлгомжтой би чамд алмаз эрдэнэтэй сувдаас илүү дэлхийг чамд би өгөө амлая. Тэгээ би энэ хоёр давхараа энэ юу сироп ханиадны эмнэтэй энэ дуртай хайртагаас илүү чамд би өөрийнхөө хайраа зориулъя. Picking up the phone when the vision blur, knowing that I'm there wrong, that I gotta call her. Миний vision одоо гэж одоо хараа юу юм blur гэхээр юм бүдэг юм бүрхэг байхад уцаа аваад чам руу залгаад тэгээд өөрийнхөө буруу гэдгийг мэдсэн. Тэгээд би тэр юу тэр хүүхэн рүү залгасаа гэж. Тэгээд өөрөглөө dripping in the forget the Bentley we can swerve and the mansion super big everything his and hers. Тэгээ би одоо энэ fur гэдэг чинь нөгөө амтны үстэй тэрийг өмсөө dripping гангараа тэгээд Bentley-г оноод we can swerve гэхээр ямар нэг юм дааж хийгээд одоо ингээд те аль зүрүүч хамаагүй ингээд сүлжээд явъя гэсэн утгатай. Тэгээд бидний mansion одоо энэ амьдарч байгаа байшин амар том те одоо баг том цайцэг тэгээд дотор нөгөө бүхэм минийх болон тэр хүүхнийхаа гэж тэгээ үргэлжлээ she don't kick with the birds and I stop patting on her wrist. They got looking like she wanna go to surf. Манай хүүхэн болохоор bird гэдэг чинь нөгөө те cocaine энтэй ерөөсөө мессидгүй энтэй оролддог. Тэгээд манай хүүхний буунд нь болохоор patek гэдэг энэ алмазаар iced out гэхээр одоо алмазаар шигтгэсэн юм үнэтэй цаг байна. Тэгээд энэ цагийн зүүсний байдгийг харахаар энэ хүүхэн одоо явж surf энэ далаад усан дээр surf хиймээр юм шиг харагдаж байна. Одоо нөгөө гангараагаал яриад байгаа юм шиг байна. Тэ нөгөө water одоо юу гэдгийг тэр drip map тэрнтэйгээ холбоотой. Тэг үргэлжлээд from the gate I'm blowing out a cake we've been going it run straight now we out of shape here. За энэ л яах вэ? Тэгээд энэ гейтнээс эхлээд би тэр хүүхэнд юу торт билүү ингэж үлээлэхгүй гэсэн. Үгүй би үлээхгүй гэж юм. Юу ч энийг сайн ойлгохгүй. Тэгээ үргэлжлээд going 8 rounds straight. Тийм чинь тэгээд бид нар одоо 8 удаа 8 rounds гээд юу гэдэг 8 удаа нэг шинэ дотор сексээс одоо тэгээ ядраа we are shape гэхээр ядраад ингээд унахад бэлэн болцсон байна гэж юм ааш. Тэгээ үргэлжлээ smoking wine I can't play I'm thinking about a better days гэхээр ойлгомжтой би тэн одоо тэн өвсөө татаад ингээд гүнзгий тунгааж ингээд бодож байна юу бодож гэсэн чинь тэр сайхан бидний өнгөрөөсөн тэр сайхан цаг мөчүүд өдрүүд хийх ч юм уу те. Тэгээ үргэлжлээ me and you we met each other we would never be the same гэхээр тэгээ ойлгомжтой ингээд битүүр бие биентэйгээ уулзсан. Чи бит хоёртэй тэгээд энэ бол хизээж ахиж ингэж яахгүй гэж хивэндээ байхгүй гэсэн утгатай. Тэгээд дараагийн мөн the material things I don't care about fame I miss you so much that I want to tell your name гэх ойлгомжтой. Тэр материалын зүйлтэй одоо энэ нэр алдартай надад бол хамаагүй би л чамайг санаад наа тэгээд би чиний нэрийг баг өөрийнхөө биеийн дээр шивээс хэлэхмээр юм юу ярьж байна. Хөсөл төрж байна одоо тийм ихээр санаж байна ч гэж юм уу те. Тэгээ үргэлжлээд let me be your drug tell me when you feel pain and you can be my baby no I ain't ashamed тэгэхээр тэг ойлгомжтой би чинийтэй одоо
drug одоо юу гэдгийг хар тамхи одоо юу ч юм болё. Тэгээ чи хизээ өвчин мэдэн тэгээ тэрийг надад хэлээ. Хонгор маань те and you can be my stripper baby night. Тэгэхээр чи бас миний тайчгч хүн байж болно. Тэгээ би энэс бол ичээд байх юм алгаа гэсэн утгатай. Тэгээ үргэлжлээ think about when I hit no precision I get in double every pulling up watch the rolls all lanes гэхээр тэгээ би энэ хүүхнийг одоо юу гэдэг ямар ч юм нарийн precision гэдэг чи одоо бүр нарийн бүр яг одоо юу гэдэг яс гэх юм те тийм одоо юугаар биш зүгээр агаар гэхээр ерөөдөө би ингээ тоочголцсон тэр хүүхнийг те When I hit her гэхээр тэгээ би одоо тэр хүүхэнд hang out хийх ч юм эсвэл хурцлуулдаг ч юм уу те. Тийм утгатай. Тэгээ дараагийн нь болохоор тэр double R гэдэг одоо нэг Rolls Royce-ийн тэр эмблемийг хэлээд байгаа юм байлээ. Тэгээд тэрийг уунж аваад зогсоод тэгээд тэр 2 R үсэг одоо яаж ингэж би бинтээ зэрэгцээ ингэж шугам шиг ингээд байхыг хараа гэж байгаа маш. Тэгээ үргэлжлээ I need you in my life. I promise that I'll make it right. And by the end of the night, I bet your mind gonna change. Чи миний амьдрал их хэрэгтэй наа. Би тэгээ бүх юмыг одоо зүв болгоно, сайхан байлгана тэ. Тэгээд эцэст одоо өдөр өнгөрөхөд чи өөрийнхөө бодлоо өөрчлөө, миний талаарх бодлоо өөрчлөнө гэсэн утгатай маш. Тийм хоёр чи тэгээ үргэлжлээ. Ирэн баг cars, ирэн all about change. Тэгээ энэ бол машины тухай биш. Энэ бол энэ бүх зүйл машинд одоо тэ үнтэй гинж чамин ганган юуны тухай биш. Looking up start take a look what I became. Хэр тий одоо жидэшээ тэр одуудыг хараад тэгээд намайг хараад намайг юу болсныг одоо хараа гэж байгаа юм. Тий би бас өөрийгөө юу гэдэг би бас стараа одоо гэд хэлээд байгаа юм шиг байна. Тэгээ what you want to range, what you want to pick career I can get what you name below down cause thank here. Тэгээ чи юу хүсэж чинь Range Rover одоо юу гэдэг юм. Үнтэй маш үсээд нь өсөлтэй чигчээ уруунда бүгж үсээд байгаа юм бүгд. Манай хөр бас яг сууч ихэхгүй бас тэ нэг хэсэг алцхан заа. Ерөнхийдөө энэ infatuation гэдэг энэ үгний энэ дууных нь нэрнийх нь утга нь юу юм гэсэн чинь юу юм бэ лээ. Нэг юм бүр хитгэхийг гүнзгийгээр аягүй хурдан хугацаанд дурлж шохоорхож ингэж гүнзгий автахыг л infatuation гэдэг юм байл. Одоо нэгсэн гүнзгий одоо хит хүчтэй богино хугацаанд өнгөрөөд дуустдаг тийм шохоорхол одоо ир юм хүнтэй бие биендээ одоо ингэж өгдөг тийм шохоорхлыг хэлдэг юм шиг байлаа. Тэгээ хамгийн сүүлийн мөр нь акингээ чи надад авъя гэсэн хүссэн юм надад хэлээ. Гэхдээ хайр бол ерөөсөө үнэгүй гэсэн утгатай love don't cost a thing гэдэг. Тэг ингээд энэ take off in infatuation гэдэг энэ дуунг өндөрлөө. Одоо энэний дараа болохоор Steve Aoki гэдэг нөгөө Аз нөгөө DJ байгаа шүү дээ. Тэр болохоор Migos-тай хамтраад 17 оны хавар нэг дуу гаргасан байгаа. Nikos гэдэг. Тэрэн дээр Take Off өөрийнх нь version орж ичиг урц тасддаг тийм нэг дуу байгаа. Тэгээ одоо тэр Take Off өөрийнх нь дуу үгэлсэн тэр хэсгийг одоо бүгдээрээ сонсоо орчуулъя. Night call, let me shine with the lights off. Night ball, I'ma spray like Lysol. That bitch that ain't my type now. That bitch pipe down for a pipe y'all. I'ma need a con with no flaw. Looking at my diamonds, no flaws. Wanna go to war, we can fight for Geico. All I gotta do is make one call. When I walk in, they applaud. Big back in on me, never did fraud. Stand in my heart, cause she never seen stars. Looking at the door, wanna know how they jaw. Night call, yeah, we know that. Me go wake and show they pulling our Kodak. The trophy is Scott Dola Rolex. My life was written in book like a codex. За тэгээ саяных нь Nikol гэдэг энэ дууны Take Off өөрийнх нь дуулдаг бүтэн бадгийг авч байна. Эхний хоёр мөр Nikol Diamond Shine with Lysol, Nightball I'm spray like Lysol гэхээр ойлгомжтой. Nikol тэр шинийн дуудлага миний энэ Diamond алмазууд бүгдээрээ гэрэл унтарсан байсан ч гялтгангаа. Тэгээд Nightball I'm spray like Lysol гэхээр Lysol гэдэг нь болохоор нөгөө цацдаг юм цэвэрлдэг юм унтаг шингэний хэлдэг шүү дээ. Юу цэвэрлэх шингэж гэх юм те. Тэр шиг би ингээ бүгдийг спрей хийнэ одоо буугаараа бууднаа л гэсэн утгатай юм байгаа шүү. Тэгээ шүн янз бүрийн зодон зөхөө имэт вэ brawl гэдэг ч одоо өмнө самуун зодон зөхөө юу гэдэг юм. Олон хүмүүс хамарсан юм хэлээд байгаа шүү дээ. Тэгээ үргэлжлээд that bitch that ain't my type now bad bitch pipe time for a pipe яхаа. That bitch гэрч нөгөө явдалтай нөгөө завхаа явдалтай тийм хормослог хүүхний хэлээд байгаа шүү дээ. Тийм хүүхнүүд бол миний type-ны тийм хүүхнүүд биш ээ. Тэнгүүтлээ bad bitch гэдэг чинь тасарцсантай одоо юу гэдгийг зэгзээсэн цэмбисийн хүүхний хэлээд байгаа ш. Тэнгүүтлээ тэр хүүхэн pipe down for a pipe down гэдэг нь болохоор чимээгүй болох гэдэг утгатай тийм л юм байлаа. Тэнгүүтэл тэр хүүхэн pipe down for a pipe pipe ч нь болохоор нэг үл секси эсвэл өөрийнхөө эргэтнээ дуулаад байгаа ш. Тэнгүүтэл яа тийм энэ хүүхэн ингээд
секс ихэр ингээд яриад исэн дуу чимээ байхгүй чимээг болно гэсэн утгатай тийм үр яваад байгаа юм шиг байл. Тэгээ үргэлжлээ I'm on the kind with no floor looking at my diamonds no floor гэхээр kind гэдэг нь болохоор юу юм бэ лээ. Энэ хамгийн дээд зэрэглэлийн бүр юм өндөр TCH юм юутай өндөр юм THC юм юутай юм өвс одоо энэ weed-ийг хийдэг юм лээ. Тэгээд надаа ийм өндөр юм дээд зэрэглэлийн өвс хэрэгтэй байна. Тэгээд миний энэ алмазын юу хараач одоо цаг гинжтэй байгаа алмазыг хараач ямар ч фло байхгүй хэр ямар нэгэнтэй өөс юм байхгүй тийм цэмбисэн тийм сайхан алмазууд байна гэдэг юм байна. Тэгээ үргэлжлээд wanna go to war we can fight for Geico all I gotta do make one call гэхээр яг чи одоо юу гэх дайнд явмаар байна те. Тэгээд Geico-гийн төлөө байлмаар байна гэсэн утгатай. Тэгээд Geico гэдэг нь юу гэсэн яг Geico гэдэг энэ Америк нөгөө машины даатгал өгдөг тийм компани нэг тийм ярддаг юм жижигхэн гөрүүлэх юм тийм байд. Тэгээ бас нэг өөр утга нь Geico-го юу гэсэн чи юм зүгээр юм амархан юм хүүхнийг те. Бамбархад юм амархан тийм хөнгөн шингэн тийм хүүхнийг л бас Geico гэдэг юм байлээ. Тэгээд олагаар дүмэг one call гэхээр тийм миний хийх ёстой зүйл ганц утастай л болоо гэсэн утгатай маш. Тэгээд үргэлжлээд when I walk in the plot big back in I never did frost гэхээр ойлгомжтой. Би алхаад оронгол тэд нэр алгаа ташдаг. Big back end гэхээр том цалин одоо юу гэдэг том мөнгө тэгээ одоо тоглолт хийсний дараа орж ирдэг мөнгө тэгээ би хизээч юм заллиг хийж байгаагүй гэсэн утгатай. Тэгээ тэрний дараа stare at me hard cause you never seen start looking at the door wanna know how they jar гэхээр тэгээ тэр хүүхэн намайг бүр хүчтэй хараад байна. Яг тэр хүүхэн хизээ өмнө юу од харж байгаагүй юм шиг намайг амар хүчтэй ширтэж хараад байна гэдэг. Өөрийгөө одоо давхар би од хүн те одоо юу гэдэг бас тийм утгатай юм яваад байгаа юм шиг. Тэгээд looking at the door гэхээр ахаа энэ миний ойлгож байгаагаар болохоор ожоо гэдэг чинь болохоор хаалгыг юу хаг сонгорхоо орхиод ингээд орхихыг л ожоо гэдэг юм бэл. Яг тэгээд энэ дээр бол өөр нэг утга байж магадгүй гэсэн болохоор нөгөө тэр нэг хоёр хаалгатай дээшээ ингээд сөхдөг эсвэл нөгөө зурж нээгдэг тийм үнэтэй машинуудын хаалга нь автоматар ингээд хаагдахыг ингээд мань тэр цуг хүүхэн нөгөө машинд нь цуг суудсан ингээд хараад тэ одоо юу нэг гайх юм те бас нэг тийм давхар утгатай байж мод гэхдээ энийг бас сайн мэдэхгүй байна. Тэгээ үргэлжлээ Nike yeah we know that Migos make sure they pull in the Kodak гэхээр тэ энэ шөнийн дуудлага яа бидний нэг мэдэж байна. Тэгээ Migos та бүгдийг Kodak-тойгоо явж байгаа гэдгийг заавал make sure хийнэ. Kodak гэдэг чинь нөгөө дээр үе нэг камер шүү дээ те. Тэгээд the trophies Skydroller Rolex гэхээр trophy гэдэг чинь ойлгомжтой цом те. Тэгээ Rolex ч нөгөө үнэтэй нөгөө цаг нөгөө хэдэн мянган долларын ч үнэтэй цаг тийм. Тэгээд my life is written in books like a codex гэхээр миний амьдралын энэ номонд яг codex шиг ингээд бичигдсэн байгаа. Тэгээ codex нь юу гэсэн чинь энэ эрт дээр үеийн түүх одоо юу янз бүрийн шинжлэх ухааны холбогдлолтой янз бүрийн тийм эрт дээр үеийн хүмүүс ингэж бичиж ирсэн тийм номыг л хэлдэг юм. Тэгээ мань хүн болохоор тэр ном миний амьдрал бичигдсэн байгаа. Цаанаасаа заяагдсан гэсэн утгатай л дуулаад байгаа юм шиг байна да. За тэгээд 3 дахь дуу маань дууслаа. Одоо энэний дараа болохоор Takeoff-ийн бас нэг явсан фичертэй дуу нэг Gucci Mane I Get the Bag гэдэг энэ дуунд орсон. Тэгээд одоо Takeoff-ийн verse-ийг бөөнөрөө орчуулад одоо сонсё. Percocet pill on me. I saw my nigga baby chill with me. Them niggas that post in the back don't say nothing, them niggas a kill for me. Back as I count on my sleep, on fleek. 100K spit on that patty for lead. Bitch, I'm a dog in my tree. Hop out the frog and leave. I put them bricks in the fender. My bitch, she walk around like she Kris Jenner. I used to break in the Emma, then take out running like the game of Temple. It's simple, I play with a mantle. Mama say she saw me on Jimmy Kimmel. Canada, cause I'm a money symbol. Walking with the rats, I'm looking crippled. Fuck on that bitch, then I temple. A nickel for me to take pictures. Not from LA, but I clip her. Double my cup or a triple. Box on my body, no biblical. I'm not your average or typical. Look at my wrist and it's critical. Look at the hold it up, dropping the temperature. I get that bag on the regular. I got a bag on my cellular. Back in the bag of them vegetables. Bag of them cookies, it's medical. Cocaine, codeine, etc. Cocaine and lean is federal. I take up landing on Nebula. As a net when it ends on my schedule. Take off. За тэгээ саяны Takeoff өөрийнх нь бүтмад гэнэ яваад туслаа. Эхний мөр нь Percocet pill on me, I saw my nigga baby chill with me гэхээр Percocet pill гэдэг нэг өвчин намдах юм надад байна. Тэгээ миний хөвзүүнд одоо ice байна, одоо үнтэй гинж байна. Тэгээд хонгор маань надтай ирж chill хийгээч.
тэгвэл hangout хийж эсвэл одоо энэ ice нөгөө хүүтэн болохоор тэ сэрүүхэн надад ир сайхан сэрүүчээч ч юм уу юм бас аль ч утгаараа явсан юм болох юм 2 мөр явж ин тэгээд them niggas that pass in the back dancing nothing them niggas will care for me гэхээр миний хойно зогсоод юм хэлэхгүй зогсоод ингээд байж байгаа нөхдүүдтэй миний төлөө хүн алхаас буцахгүй манай homeboys одоо миний гарууд байгаа. Тэгээд backhands account must sleep on fleek 100k spend paddock for leave гэхээр backhand ч нөгөө тоглолтын дараа одоо юм нэг хийсний дараа ирдэг цайлан тэгээ би энийг бол унтчихтаас тоолно тэгээ бүх юм зүг байна on fleek гэдэг чи одоо on point бүх юм яг тан одоо жин тан яг бүх юм болсон байна. Тэгээ $100,000 Patek Philippe гэдэг үнэтэй цагийг авсан байна. $100,000 үрсэн байна гэсэн. Тэгээ би чамаадаг матч хапар frog and leap гэхээр юу би бол нохоо яг энэ дог гэдэг нь болохоор нэг бас нэг өөр дагвар утганд болохоор эмэгтэй хүнтэй ямар ийм секси харилцаанд оронгуутлаад дараа нь болох нь хамаагүй шууд ингээ хайдаг тийм гаруудыг л хэлдэг юм. Би дог гэж нэрлээд тайлбарласан байлээ. Тэгээ my treat гэдэг нь болохоор миний хэрэгтний хөх гэсэн утгатай ч юм уу. Яаж ч тэ одоо миний ямар нэг юмыг хэрэглээ одоо эсвэл хам секси ч юм уу. Тэгээд хапар frog leap гэхээр frog гэдэг нь болохоор ийм мэлхий шиг харагддаг юм үнэтэй юу лээ үнэтэй машин тэгээ энээсээ гараад лип гэдэг чи одоо яв үсрэх юм одоо тийм утгатай тэгээ Apollo Briggs in the Fender my bitch she walk around like she Kris Jenner гэхээр би өөрийнхөө нөө Brig гэдэг чи нөө кокаинтэй нөө бооцсон нөгөө кокаинуудаа машиныхаа одоо Fender гэдэг нь юу юм бэ лээ тэр дугууны дээр байдаг тэр хоосон зайг одоо машины одоо юу юм бампер одоо тий одоо тэр гаднах тэр юу нь одоо хайлсан гэх юм уу тэгвэл тэрний дотор байдаг тэрийг хэлт юм. Fender л гэдэг юм лээ. Тэндээ нөгөө Briggs-ээ нугаад тэгээ миний хүүхэн одоо энэгээр Kris Jenner шиг алхаа явуудна гэд Kris Jenner нь хэн бэ гэсэн нөгөө Kim Kardashian-ы ээж Kris Jenner тэгээд үргэлжлээ I used to break and enter then take off running like game of temple гэхээр яг take up болохоор алдарны төрөөгөө мөнгөгүй ядуу байхдаа айл ямар нэг юм л брейкинг хийж орж тэ одоо эдэлж орж тэнгүүлээ тэндээс нь юм хулгаалan гутлаа маань цутаагаад гардаг тэрийг болохоор Game of Temple гэдэг нөө тоглоом гүйдэг тоглоом байдаг шүү дээ тэрнтэй холбоолон дунд оруулсан юм байлээ. Тэгээ үргэлжлээр a simple play with a mental mama says she saw me on Jimmy Kimmel гэхээр энэ үл ингийн би тэр хүүхний зүгээр менталтай тэ оюун санаатай ингэж тоглолт хийдгээ. Тэгээд манай ээж намайг Jimmy Kimmel гэдэг энэ late night show-нд орсныг харсан байлээ гэдэг дараагийн мөрн орж ирж байна. Тэгээд үргэлжлээд Canada cause I'm a money symbol walking with the rags I'm looking crippled гэхээр яг хөө тэг наадга тоолоод үзээ. Би бол мөнгөний символ одоо доллар сайны тэ тэр шиг тийм ээ. Тэгээд walking with the rags I'm looking crippled гэхээр одоо өөр дөрөө айгүйх мөнгө одоо хармаандаа хийсэн ч юм уу үүрцэн ч юм уу тэ ингээд явангууд л би ингээд crippled хүн шиг crippled гэдэг чи одоо тахиртуу эсвэл хөл гарна одоо бүтэн биш те одоо юм яажгаас харьяа ч юм одоо нэг тийм тахиртуу тийм хүний хэлдэг ш тэнгүүтэл нөгөө мөнгөний символ одоо мөнгөний лого чинь долларын лого чи юм эс ус шиг тэгээд яг алхахтаа ингээд ингэсэн мөнгөийг алхахтаа юм эс ус шиг мөнгөний юу шиг харагдгаал гэсэн юм утгатай бас яг нарийн ширний сайн мэдхгүй ерөөхдөө нэг тийм тайлбартай цагаар байсан байлаа. Тэгээ үргэлжлээд fuck on that bitch then I tip her a nickel for me to pictures гэхээр яг би тэр хүүхэндээ тэ сексистнийга дараа гарын мөнгө өгөө типэлнэ. Тэгээд тэр хүүхний шалан нүцгэн одоо юу гэдэг зургийг аваад бичлэг хийх ч юм уу яг би nickel тэр хүүхэнд өгнө одоо гэсэн утгатай эсвэл юу гэдэг тэр nickel гэдэг бас давхар цагаараа тэр хямдхан $5 тэр weed-ийг хэлээд юм лээ. Тэгээ үргэлжлээ not from LA but a clipper double markup or triple гэхээр би бол илэгээс гаралтай биш. Гэхдээ би тэр хүүхнийг клип гэхээр яг нөгөө видео клип ч юм уу тэ бичлэг хийнэ гэсэн утгатай бас энэ бас цагаараа давхар гэсэн нөгөө Los Angeles чинь нөгөө Clippers гээ саксны багтаас бас тэрийг бас reference хийгээ цагаараа тийм утгатай бас байж болох юм байлээ. Тийм тайлбар нь байлаа. Тэгээд нөгөө хоёр давхар цагаан хөөсөн хаяган дотроо нөгөө ханиадны юм хийнэ хийхдээ бүр 3 дахин нөгөө тогтсон хэмжээс 3 дахин хийж тэгээд манарж явна гэсэн утгатай маш тэ. Тэгээ үргэлжлээд Fox on my body no Vivica I'm not your average or typical гэхээр
Fox Ama Bar ихэр нөгөө үнэгний арьстай манай чинь нөгөө тэр өөртөөхөө t-shirt гэдэг дууныхаа клипэн дээр баахан арьс үнэгний арьс мөрч нүрч үглээд тэр rap хийгээд тийм тэрийг хилээд амаа. Тэнгүүл нөө Vivica гэдэг. Vivica нь юу гэсэн чинь Vivica Fox юу л нэг юм Америк алдартай юм харж үжигчин юм host most хийдэг юм тийм хүүхэн гэж анаа байдаг юм байлээ. Тэгээ яах вэ? Take off men хүн цаагаар бастай анаа нэг үзүүл үзье гэдэг таалагддаг шүү гэдэг мессеж яваад байгаа юм ба. Тэгээ үргэлжлээд би бол I'm not your average type гэх би чиний зүгээр энгийн юмтэй дундаж юм байдаг. Би зүгээр байдаг энгийн гар бишээ л гэсэн утгатай мөр яваад дуусчих. Тэгээ үргэлжлээд look at my wrist is critical. Hollowed up drop in a temperature гэхээр тийм миний буугаараа энэ бол их чухал critical одоо crucial юу юм important гэдэг чинь нэг утгатай шүү дээ. Одоо чухалтай. Тэнгүүтэл ч одоо би өөрийнхөө энэ гартаа байгаа цагийг ингээд дээшээ өргөөд тэгээ hold up дээшээ өргөнгүүтэл тэр явд байсан нөгөө халуун температур доошоо унаад буунаа гэсэн утгатай. Яг миний ойлгож байгаа нөгөө ice mice тэ drip ч нөгөө хүүтэн гэсэн утгаараа тэгээ дээшээ өргөнгүүл тухайн тэр температур нь жоохон сэрүүсч хүүтрнэ. Тамаад яа та тийм утга. Тэгээ үргэлжлээ I get a bag on regular I get a bag on my cellular гэхээр би бол тэ мөнгийг бол ерөөс тогтмол олдгоо. Тэгээд миний cellular гэхээр одоо гар утас би бол энийг ойлгохдоо гар утас гэж ойлгоод байна. Тэгээд гар утасд бол миний мөнгө байгаа. Одоо эсвэл үнэтэй гар утас ч юм уу тэ. Тэгээд bagging up vegetables bag of them cookies is medical гэхээр vegetable гэдэг нь болохоор нөгөө татдаг өвсөөл хилээд байгаа юм байна. Тэгээд нэрийг одоо жижигхэн сав ууданд хийж баглаад тэ bag of the cookies одоо бас иддэг cookie edibles ч юм уу эсвэл cookie in brandy өвсөө бас юм жижигхэн ууданд хийж зарнаа. It's medical гэхээр энэ бол эрүүл мэндийн medical marijuana байна гэсэн утгатай. Тэгээ cocaine codeine is federal cocaine and lean is federal гэхээр тий одоо cocaine codeine federal гэдэг чинь болохоор гэх мэт гэсэн тийм товчсон үгний одоо юу шүү дээ тийм үг шүү дээ. Тэгээд дараагийнх нь cocaine lean нь бол төрийн одоо юу юм улсын гэх юм уу одоо засгийн газрын гэх юм тийм тэмдэг нэр шүү дээ. Тэгээд үргэлжлээ attack of land and nebula as on 20 am schedule гэхээр би одоо энэ дээшээ хөөрөөд nebula дээр очиж буунаа гэдэг. Яг nebula нь юу гэсэн тэр нэг одоо одууд ингээд дэлбэрснийхаа дараа ингээд сансар огт руу дүүссэн тэр нэг тоосон цэрийн бөөгнөрлийг л nebula гэж нэрлэдэг юм байлээ. Тэгээд сүүлийн бүр нь одоогоор миний энэ хуваар одоо энэ scheduled $20 сая юм хийх ийм миний одоо ийм ирээдүйн төлөвлөгөө юм байна гэсэн утгатай. Ингээд мань хүний энэ юу ингээд дуусч байгаамаа. Энэ дээр орсон ингээд өөрийнх нь version ингээд дуусч байгаамаа. За тэгээ ерөөхдөө take up бол миний хувьд бол хараад байхад бол тэ нэг юм зөвүүн чимээгүй мөртлөө ингээд янз бүрийн хийгээ тэ мөнгө олоод ингээд зөвүүн хүүхнүүдэд уулзаад ингээд олны анхаарал төрөлдөхгүй ингээд яваад нэг team гараад байдэн шүү дээ. Нэг team гарал надад санагддаг шүү дээ. Одоо монголоор юу гэх юм камертоны меди ч юм уу те. Одоо Luminoгийн скизо ч юм уу. iStop-ын татар ч юм уу те. Нэг олны анхаарал байгаад гүрнэ дуулаад өгүүлэхээр бас хах шаадаг тийм. Тэгээ мөнгөөч олчдөг те. Цэмбис анаа нартай хүүхнүүдтэй ч явчихдаг одоо ингээл цагаан жаргалтай амтд байдэн шүү дээ. Тэдний бас нэг болсон нэг зөвүүн гарал гэж бодоод байгаа шүү дээ. За тэгээд одоо энэ 7 хоногийн видео маань ингээд дууслаа. Тэгээд дараагийн 7 хоногор удахгүй шинэ видеогоор уулзцгаая.